Улс орны хөгжлийг хөдөлгөгч, эдийн засгийн өртгийг тодорхойлогч гол хүчин зүйлсүүдийн тэргуунд нэрлэгдэх зүйл бол эрчим хүч шатхуун. Манай улсын хувьд эдгээрийг үйлдвэрлэх түүхийд баялагын хэмжээгээр дэлхийд өндөр тооцогдгоо. Гэсэн ч баялгаа ашиглаж өөрсдөө боловсруулж чаддаггүй. Боловсруулж ашиглахыг тэртээ 13 жилийн өмнө гүйцэтгэх засаглалын тэргүүн нь стратеги зорилт хэмээн хэлж байжээ. Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадах юм бол хинтээ ч юу ч ярих хэмжээнд Монгол улс хүрнэ. Энэ тухай бүр 2000 онд улсын их хурлын эндрээс ерөнхий сайдын хувьд би хэлж байсан. Энэ стратегийн зорилтыг ойлгодгүй сайд нар явах ёстой гэж би үздэг. Өчиггүй явуулах учиртай гэж би үздэг ба. Энэ ч утгаараа мөнхөд эдгээрийг боловсруулах дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах цаашлаад экспортод эрчим хүч шатхууныг экспортлон гэж ярьж ирсэн ч бодлогын хэмжээнд эдгээрийг зохицуулсан удаагүй. 13 жилийн турш тэг зогсолт хийсэн энэхүү зорилт үүнээс өмнө яригдж байжээ. Экс ерөнхий сайдууд дахин сануулж байна. 91 оныг би сайн сандгийн төгчийн манай 3 дугаар станц дээр чинь байхан зөвлөлтөй мэрэгж ятнууд байгаа л дээр чинь буцаж яваад л тэгээ манайхан зөвлөлтөө суучин өдөр үеийн зөвлөлт одоо Оросоос чинь цахилгаан авдаг байлаа. Дуртай цагтаа таслаад хайчихна. Тэгээ ер нь маш хүнд байдалд байсан л да. Гэтэл энэс хойш 22 жил өнгөрөх шин цахилгаан станц барьж ятсангүй. Хөрөнгө мөнгөний болцооч гэсэн тэр үед бол одоогийнх шиг тэгж одоо тэрлоноор хэмжигддэг юм байсангүй хэдэн зуун сая гэдгээр ярьж байла. Тэр үед бол одоо үүндээ ахтай харилцаа бол бас тэр үед бас өөр төвшөнд байсан. Эдийн засгаа даган өсөн нэмэгдэж байгаа дотоодын хэрэгцээг хангах захиргаан үйлдвэрлэх асуудал манай улсын төрийн бодлогоос шууд хамааралтай. Ухаалаг төрийн бодлого гаргаж үүнийг шийдвэрлэх хүсэл сонирхол Монголын төрд яригдагч харин хэрэгждэггүй гэдгийг тэмдэглэсэн юм а. Миний бодоход бол энэ улс орны хөрх ашигыг дэвлсэн хүсэл зориг манай эрх баригчид дутснаас болоод Монгол орны юм байдалд явж ирлээ. Бондын мөнгнөөс энд хуваарлсан уу? Хуваарлаагүй. Гэтэл чинь одоо тэгэл яг зам талбай цэцэг навч тарихын одоо энэ бүхэнд явж байгаа. А жинхэнэ одоо энэ бондын чинь үр ашиг авах, богино хугацаанд үр ашиг авах энэ одоо төсөл чинь энэ шүү дээ. Эдийн засгаа даган өсөн нэмэгдэж байгаа дотоодын хэрэгцээг хангах захиргаан үйлдвэрлэх асуудал манай улсын төрийн бодлогоос шууд хамааралтай. Харин гадны улс орнууд руу эрчим хүч экспортлох асуудал нь хөрш орнуудын бодлогоос шалтгаална. Шийдвэрлэхгүй засгаас засаг руу дамжсаар байгаа энэ асуудлын ард нэг л өдөр эрчим хүчнийхээ ачааллыг дийлэхгүй станцуудаа унгах, Монгол руу нийлүүлэгдэж байгаа шатхууны сувг хаагдах эрсдэл байгааг мартах учиргүй.